байгаа. За тэгээд энэ дүү маань бол одоо хамтарч одоо Монгол оронд бол одоо иймч сайхан юм бүтээн, тиймч сайхан юм хийж одоо их л мөрөөдөж одоо бид нар ярьдаг байсан да. За тэгэхээр тэр хүний одоо тэр их одоо агуу их мөрөөдөл далж өгөрийг бол хугалж ямар ч үндэслэлгүйгээр одоо албадан гаргасан. Монгол улсад одоо ямар нэг адгийн муу юм тэр хийцэн юм шиг одоо 10 жил эргэж ирэхгүй болгож одоо ингэж хөөж гаргасан. Ийм одоо хүнд ял шийдэлийг одоо ямар хүн хүлээд юм бас сайн ойлгохгүй байгаа. Тэр албадан гаргасан байлаач гэсэн одоо заавал 10 жил байх одоо ямар ч алба одоо байдгүй. Одоо яагаад энэ хамгийн их хүнд гэмт хэрэг хийсэн мэт энэ хүнийг гаргачих бид нар үнэхээр харуулж байгаа. За ингээд Далайбаатар гэдэг энэ залуу өмгөөлөхөр бол Монголын олон нийт бол одоо зохимжээр нэгдэж байна. За дөрөв хэлсэн одоо 2006 оноос хойш бол одоо Монгол улс орч байна. За энэ залууг бол одоо нөхдөд тодорхойлсон байна. За энэ оюутан нөхд нь бол тодорхойлохдоо Далайбаатар нь бол үе тэнгийн оюутан залуучуудыг манлайлан амжилттай суралцаж, хүмүүнлэгийн ажилд идэвхтэй оролцож, оюутан залуу дэмжиж, бүтээлч ажлыг өрнүүлэхэд хувь нэмэр оруулдаг оюутан байж. За ингээд Далайбаатар маань одоо та бүхэн харж байна. Одоо энэ албадан гаргасан гэсэн энэ муухай ард хамгаыг бол дардсан байгаа. За тэгээд 2024 он хүртэл Монгол оронд одоо ирж болохгүй юм байдал орсон. Монгол оронд бол одоо өөрийнх нь судалж байсан судалгаа цаашид хийхээр мөрөөдж байсан одоо ажил үйлс замун ханилдан суугч байсан одоо өсгөө ийм их юм бол одоо найз нөхөд багш хамаг юм нь үлдэж хоцорсон. За тэгээ хүний одоо хувь заяа амьдралаар бол хайр найргуу тоглодог ийм л одоо хүмүүс одоо манай төрийн байгууллагад ажиллаж байна шүү дээ. За тэгээд Далайбаатар бол нөхдийн хамтаар Дэлхийн Монгол оюутан клуб, Өмнөд Монголын залуучуудын холбоо гэсэн хоёр төрийн бус байгууллагыг Монгол улсын хуулийн дагуу албан ёсоор байгуулагдсан байт юм аа. Монгол улсын хуулинд бол харш ямар нэг байгууллага ерөөсөө байгуулаагүй. Тийм учраас Монгол улсын хуулийг зөрчсөн гэж үзэх ямар ч үндэслэлгүй. Хэрвээ одоо тэгж үзэх юм бол Монгол улсын хуулийг дагсан хүнийг одоо зөрчсөн гэж үздэг. Тийм тогтох юм байна. За энэ Далайбаатар болон түүний нөхдийг энэ оны 3 дугаар сараас хүчний байгууллагууд элдвээр зовоож ирсэн. Мөрдөж мөшгөх, хянаж тагнах, дарамтлах, занал хийлэх, ховж утгаж өөмүүлэх, байцаах, дахин дуудаж хүлээлгэн чирэгдүүлэх, зөв бус улс төрийн шаардлагууд тавих, харааж доромжлох, хорж саатуулах, нөхцлөөр зовоох, хардад сэрдэх, цохид зодох зэрэг хүний эрхийн зөрчсөн тоо домшгүй. Олон улсын хүний эрхийн байгууллагын бичгээр болон бичлэн удаа дараалан шаардлага сануулга өгсөн ч тэдний үгийг уландаа гიშгсэн. Эцэст нь энэ 3 залууг бол одоо Далайбаатар болон найз нөхөд 3 залууг нь 5 сарын 12-нд албадан гаргахгүй гэж хуурч мэхлэн ирүүлж хоол ундчгүй виза суулахгүй хорж яваад өөрсдөд нь ч ойр дотныхонд нь ч ямар ч тайлбар өгөлгүйгээр гэрээс нь юу ч авахгүйгээр гинт цочор хөөдөрсөн атал өмссөн нэмгэн хувцастай нь хүний хулгай хүний наймаа гэж хардмаар байдалтайгаар хүчээр авч явж хятад улс руу албадан гаргасан. За үүний мөрөөр Монгол улсын хүний эрхийн эрен сурвалжлахад бол одоо дээрх хэрэгтэй холбоотой эргэн харьяал шилжилт хөтөлбөрийн ерөнхий газар, тагнуулын ерөнхий газруудын аль аль нь манай байгууллага бол шийдвэрлээгүй холбогдлого гэж мэдгдсэн. За тэгэхээр энэ хүн бол одоо хэрэгт холбогдлого байна. Харин хууль зүйн сайд Тэмүүжингийн гарын үсэгтээ нэгдсэн үндэсний байгууллага асуудлын эцэслэн шийдвэрлэлд албадан гаргаж болохгүй гэсэн байр суурь олдсон байгаа. Ингэрлээ Далайбаатарын Монголын ямар ч төрийн байгууллага буруутай гэж үзээгүй байна. Харин албадан гаргаж болохгүй гэж үзсэн байна. За ингээд судлаач их Монгол одоо саяхан Далайбаатар нарын одоо нөхдийн хэргийн талаар бол одоо зурвал судалгааны материал бичсэн. Тэгтээ бол ингэж бичсэн байгаа. Далайбаатар нар бол Монгол улсын үндэсний аюулгүй байдал занал хийлсэн гэдэг нь үндэслэвэ. Тэднийг буруутгасан хүмүүс улс орныхоо эрх ашигын эсрэг ажилласан. Өндөр албан тушаалтнууд хүчний байгууллагын хэсэг нөхөд Монгол улсын үндэсний аюулгүй байдал гэж хятадын эрх ашиг хүсэл сонирхлыг хамгаалах явдал гэж ойлгодгоо. Авилгад автсан гадаадын улс төрийн хүчнээс хараат болсон хэсэг бүлэг хүмүүс үндэсний аюулгүй байдалд занал хийлж хятадын коммунистуудтай өгсөн нээлж Монгол ахын дүүсээ нухчин дарангуулж байна гэж дүгнсэн байдаг. Судлаач хүний байр суурь юм байна штэ. За хятадын тал бол Далайбаатар нарыг шалгаад гэмт хэргийн бүрэлдэхүүн гэж үзсэн. Ингээд энэ хүнийг бол одоо Монголын төрийн байгууллага, хятадын төрийн байгууллага одоо гэмт хэргийн бүрэлдэхүүн гэж үзсэн юм байдалтай байна. Гэхдээ Далайбаатарын байдал бол маш хүнд байна. Монгол улсад нэвтрэх эрхээ 10 жилээр хасуулсан. Дуртай сонирхолтой сургууль судалгаанаасаа хөндөрсөн. Ханилан суугч байсан бүсгүйгээсээ хагцсан салсан. Үхмээр амиа эгүүт өмөрч болдог байна. Монголын олон нийтэд хандаж бол туслаач 2 удаа загтал өгсөн. Одоо Монгол улсын ерөнхийлөгчд хандаж одоо энэ загтлаа бичсэн байгаа. Энэ Монгол улсын ерөнхийлөгчд одоо энэ хандаж бичсэн загталтанд бол одоо хариу өгөөгүй байна.
хуулийн хугацаанд. За харин Монголын олон нийт бол одоо Далайбаатарын хүсэлтийг бол сонсож аль болохоор туслахыг хичээж байгаа. За энэ Далайбаатар нарыг одоо албадан гаргасан одоо 20 орчим хууль гэрээ конвенцийг одоо зөрчсөн одоо энэ жагсаалттай байгаа. 5 хүн төгсөн материал дээр байна. За ингээд Далайбаатар туслахын төлөө санал нэгдсэн бид төр засагт хандан Далайбаатарын Монгол улсад нэвтрэх эрхийн сэргээ сургуульдаа үргэлжлүүлэн суралцах бололцоог нь олго, хохирлын багдуулж нүхэн төлбөр олго, гин буруутнууд хариуцлага тооцох шаардж байна. За энэ хамгаыг одоо Далайбаатар ямар ч хэн буруугүйж Монголын болон Хятадын төр үзэж байгаа учраас даруй төр алдаагийн хийсэн албан тушаалтнууд бол цуцал гэж шаардж байна. Хэрвээ цуслахгүй бол Монголын олон нийт бол шат дараалуулсан тэмцэл хийнэ. Зөв зүгээр гараа хумхаа сууж явахгүй, хариу хүлээгээ сууж явахгүй. За тэгээ ард түмэндээ хандаад Далайбаатарт хуулийн, хүний эрхийн, боловсролын, санхүүгийн, сэтгэл зүйн, мэдээллийн бүх талын тусламжийг үзүүлэхийг уриалж байна. За ингээ бүгдээрээ Далайбаатарыг авръя. Далайбаатар тусалцгаая. Далайбаатарын төлөө нэгтгэцгээе гэж одоо уриалж байна. За миний хувьд ч гэсэн одоо энэ сайхан хүсэл мөрөөдлөөрөө нэгдэж байсан дүүгээ эргүүлэн олж авахыг хүсэж байна. Далайбаатар минь одоо эргэн ирээч гэж дуудаж байна. За ингээд одоо санал нэгтээ анд нөхөр минь болох нэм очир судлаач ярина. За би 2014 оны 10 сарын 6-нд хамгийн сүүлд одоо Далайбаатартай уулзсан. За байдал бол нэлээд хүнд байна. Тэгэд би бол одоо энэ хард хамгаыг хүчингүй болгоод Монголд ирэх боломжийг гаргахад бол нэлээд удаан хугацаа болох байх гэж бодож байна л да. Тийм учраас бол Далайбаатарт бол би илүү бодитойгоор туслая гэж боддгийн. Өнөөдөр бол нэг замын үдийн боомтоор 90 хот руу бол нэг өдөрт 8000 орчим хүн нэвтрдэг юм шиг байна. Одоогоор бол Далайбаатар 90 хотод байгаа. За яг нь ер нь өөр монголчууд нь бол Монголд ямар нэгэн гэмт хэрэг хийсэн байж магадгүй гэж бодоод нутаг орондоо байх боломжгүй учраас өнөөдөр бол 90 хотод амьдарч байгаа. Тэр хүнд бол одоо орох орон байхгүй. За идэх бол маш хэцүү байна. Зүгээр ер нь яг 8 жил Монголд амьдарчээсэн учраас нэг ойр байгаад монгол хүмүүстэй ойр бай гэд одоогор бол 90 хот байж байгаа. Тэгээ ганц одоо Далайбаатарын асуудал биш. Энэ нэг хард хамгаыг би асуумаар байгаамаа. Энэ хард хамга энэ 2014 оны 5 сард шалтгаангүйгээр гаргасан энэ 3 залуу байна. Тулгуур байна, Төвшин Заяа байна. За Төвшин Заяагийн хувьд бол бид нар маш том ноцтой алдаа хийсэн. Ганц Төвшин Заяад бид нар хард хамга дарснаар эхнэр Минд хоёр хүү алс инх болд болоод одоо Европ төрсэн Амирлан гэдэг энэ 5 монгол хүний одоо Монголд амьдрах босож ирэхгүйгээр 10 жил болох нэг ийм айхтар нөхцөлийг бүрдүүлчихэд байгаа. За тэрнээс гадна Тулгуур Батцаяа гэдэг 2 залуу байгаа. Тулгуурын эхнэр Батцаяа бол Монгол улсын иргэн. Хоёулаа Монгол улсад ч тэр бүгд найрамд хятад улсад ч гэсэн гэр бүлийг бүртгүүлсэн хууль ёсоор. За тэгэхээр бид нар бол бас нэг гэр бүлийг салгачихсан нэг ийм хариуцлагагүй үйлдэл хийчихэд байгаа. Тэгээ тийм болохоор бол миний бодолд бол Далайбаатар туслахаас гадна одоогор Европт амьдарч байгаа Төвшин Заяагийн гэр бүлийг Монголд авчрах, мөн одоо хард хамгаыг хүчингүй болгох. Тэгээ хамгийн гол нь энд бол иймжтэй Төвшин Заяа, Тулгуур, Далайбаатар гурав бол гурлан Монгол улсад одоо очино гэж баг залуудаа хандгаа тангараг тавиад 3 өөр замаар 3 өөр цаг хугацаанд Монгол улсад ирсэн. За Төвшин Заяагийн хувьд бол өөр Монголоос Японд очиж суралцж байхдаа эхнэр Минд хоёртойгоо танилцаад тэнд бол хүү алс инх болдоо төрүүлсэн байдаг. За ингээ Монгол улсын ерөнхийлөгчийн олоолаа уулзахыг гэсэн одоо энэ уриалгыг сонсоод Монголд бол ирсэн. Монголд бол охин нь олгсон. Харамсалтай нь охин нь бол Монголд мэдлэх юм боломж гараагүй. За ингээд энэ гадаадын эргээрээ тийм подвол гавтай сууж яхад нь одоо нүүбийн ажилтнууд очиж аваад энэ хүнийг бол яаралтай Европ руу гаргасан байд. За ингээд бол Европт бага охин нь бол төрсөн. Ийм байдалтай байгаа. За тийм учраас бол би энэ хард хамга гэдэг зүйл бол энэ хард хамга даруулаад одоо өнөөдрийг хүртэл гадаадын эргээрээс өнгөрсөн жилийн 8 сараас энэ жилийн 8 сар хүртэл бүтэн жилийн хугацаанд бол 30 гаруй 40-од өөр монгол хүмүүс бол гарсан байна. Нэг бол биднэрт бол одоо төрийн байгууллага, хуулийн байгууллага, хуулийн дагуу үйл ажиллагаагаа хийсэн хүчний байгууллага бидэнд бол тайлагнах албагүй. Тайлагнах ёстой хүмүүст нь бол
хэлэх ёстой байхаа гэж бодож. Өнөөдөр бол дээд Монгол залуу байна. 3-аас 5 жилийн хугацаатай хард хамгаалалт аваад Монгол улсаас гарчихсан өчнө олон өр Монгол залуучууд байгаа. Тийм болохоор бол бид нар энэ үйл ажиллагаа цаашид үргэлжлэх юм уу? Энийг бол би болон таслан зогсоох ёстой байх гэж бодож байна. Нэгдүгээрт. Хоёрдугаарт Монгол улсын одоо ерөнхийлөгчийн олоолаа уулзахыг гэсэн энэ уриалга хөтөлбөр хэвээрээ байгаа юу? Хэрвээ энэ одоо цуслагдсан бол цуслагдсан гэдгийг зарлаач ээ. Тэг нэг ийм л одоо хүсэлт байна. Миний хувьд бол сайн байцгаана уу. Энэ хэвлийн хуралд би заавал ирэх ёстой гэж бодож байна. Яагаад гэхээр би 2000-аас 2006 оны хооронд бол өвөр Монголд бол засгийн газрын гэрээгээр Төвлөр хуурын багшаар багшилж байсан. Миний яг өөр ингэхэд бол 300 шав байсан. Яг надаар дамжиж бол 100-аад өвөр Монгол хүүхдүүд бол Монголд суралцаж ирсэн. Тэгээ сүүлийн 6 жил бол өхний эрхийн төлөө би явцсан шүү дээ, ойлгомжтой. Гэхдээ өвөр Монгол хүүхдүүд гэдэг чинь ялгаа байхгүй. Бид нэр бол хятад бол 56 үндэстэнтэй, 56 үндэстэн дотор бол өвөр Монгол гэдэг чинь дэлхий дээр бидний л мах цусны тасархай, бидний л өвгдөөс, бидний л монголчууд байхгүй юу. Тэгээд миний шавнараас бол өвөр Монголд бол 300 шав байдаг. Надаар дамжиж суугаад хүүхдүүд орж ирсэн гэдэг чинь Ордос, Шилийн гол, Хайлаар тэгээд баруун зүүн Сөндөөс тэгээд дээд монголчууд, Шинжаан монголчууд, олон монголчууд гэдгийг. Тэгээ энэ монгол хүүхдүүд чинь ер нь хамгийн гол мөрөөдөл тэдний шүү дээ. Тэг эцэгхээс уламжлагдж ирсэн нэг л мөрөөдөл байдгийг. Туулын голд очиж нэг толгоон орох хэлсэн, тусгаар болсон Монгол улсынхаа нэг уулын нүцгэнсэн усын нэг уух хэлсэн. Одоо энэ сайхан мөчөд үр хүүхд мань хүртэл Монголд очиж нэг сурч хэлсэн. Сурч боловсрох тэд нар чинь ерөөсөө манай монголчуудаас юугаараа илүү ихэр чинь нөгөө босоо монголыгаа бол босоо монгол бичгээ биччихдэг. Уртын дугаа дуул чинь би ч өөр урлагийн багш хүн шүү дээ. Төвлөр багш. Тэгээд юу сайхан мариу хуураа ол тоглоно. Тэгээд энэ урлагийн дээд сургуульд ороход аюу хүндрэлтэй нэг асуудал гэдэг чинь ерөөсөө эднэрийг чинь юу соёлын хичээлгээд хят хэлэндээ тааруу гэсэн байдлаар яг өвөр Монголын дээд сургуульд бол авах нэг хэцүү эдгийн аюу том хавхал мохолтой байх шиг гэдэг. Тэгээд энэ монголчуудыг Монголынхаа нутаг зүсгэр дээр голомтон дээр нь ирсэн хойно монголчууд өнөөдөр бодлогоор одоо манай Монголын энэ одоо энэ гадаад хэрэг эргэн харьяатын газар яагаад хятад гэж үзээд байгаа юм бэ? Тэдний чинь ерөөсөө хятад байхад нь хятад болохоор чинь та нар монголчууд гэдэг байхгүй юу? Монголд ороод ирэхээр та нар хятад гэж үзээд харт хамгийн дараад гаргачихар чинь юу гэх юм тэр хүн чинь дэлхий дээр ер нь Монголоо гэдэг Монголынхаа уртыг дуугдуулаад мариу хуураад тоглоод босоо монгол бичгээр бичээд идэг монгол хүн хаа байдаг юм бэ? Монгол хүн байхгүй юу? Тэгээ энэ сайхан бидний мэн яс үндэснийг удам агсааныг монголчуудыг мэн Монголынхаа нутаг дэвсгэр дээр хурж ирээд уйлын хайлан хурж ирээд 8 жил болоод тэр чинь боловсрал эзэмшсэн Монголын төлөө сэтгэлтэй. Энэ монголчуудаа яагаад хар тамаг дараад дээрээс нь шүү дээ Монголоос хөөн зайлуулахдаа дахиж орж ирэхгүйгээр болгоод тэгээд энэ чих ад шоо үзээд байгаа юм би. Аюу гомддгийг шүү дээ. Надаар дамжиж орж ирсэн өвөр монгол хүүхдээ чинь дөнгөж орж ирээд сургууль дээр хөгжим бүжигдэр сургуулиар орж ирээд хаалгаарс ороод ирэхэд төлбөрийг нэгж байгаа байхгүй юу? Тэр хүүхдүүд чинь бэлчээрээ зараад, дээр нь малаа зараад, хамаг юм зараад 8 жил бүх юм зараад хурж ирээд Монголынхаа байж тээ гэрүүлэвсгээс сурна, хөгжим бол 5 удаас ноотоо сурна. Монголын одоо бүхэл бүтэн 70 жилийн түүхтэй урлаг соёл бүх юмаа сурна. Ингээд сураад явж байгаа хүүхдүүдийг яагаад ингээд сургалтынхын завсар нь ингээд хөөгд байгаа юм бэ? Нэгд. Хоёрдоорт монгол хүн энд хурж ирээд монгол охин сэтгэлтэй болоод амьдраад энэ байж хаад яагаад гэр бүлийг салгаад байгаа юм бэ? Энийг ялгаж салах хэрэгтэй шүү дээ. Монголд ороод дунд нь дээ шүү дээ, тэ ашиглалтан матмал хээл хахуул дээр нь 9 шидийн эрүүгийн элемент болсон, гадаадын гар хөл болсон, үгвал хятадч гэдэг юм уу, ер нь цаг хугацаагаа илүү болгоцсон тийм улсуудтай ерөөсөө өөр үзэх хэрэгтэй. Бид нар монголчууд юм бол өөр монголуудаа дээр нь ард байгаа байна шүү дээ, тэ Оросд байгаа монгол үндэстэн монгол туурхтнуудаа одоо бид нэг нэгдэж
нэг сэтгэлээр харах цаг болсон. Монгол хүн Монголоо гэж сэтгэлээрээ өшнөө олон жил биш те эцэг ихээсээ тэр бүр бодож мөрөөдөж ирсэн нутаг дэвсгэр дээр нэрэхэд яагаад ингэж голд нь ортол гомдоогоод энэ хүнийг хүн биш болгоод байгаа юм бэ гэдэг асуудлыг тамир байгаа байхгүй. Тэгээд одоо эцсийн бүлэгт биш те бид нар эцсийн хүртэл бүгдээрээ нэгдэж тэмцэн энэ Далаабаатарыгаа бол ямар ч тэсэн сургуулийн сургана. Ийм л асуудал тавина. Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Би болохоор Дэлхийн Монгол оюутан клубын идэвхтэй гишүүн бас нарийн бичгийн даргаар нь ажилладаг. Тэгээ оюутнуудаа төлөөлж ирсэн байгаа. Тэгээ манай Далаабаатар бол манай одоо клубын үйл ажиллагаанд байнга идэвхтэй оролцдог. Бас тэгээ шинэ бүхнийг одоо шинийг эрэлхийл санаачилдаг тийм залуу хүүхдээсэн. Тийм учраас одоо бид нар одоо энэ нөхрөө нэг найзгаа бас буцаад Монголдо ирж сургуульдаа суралцаа сай гэж одоо чин сэтгэлээсээ хүсэж байгаа. Тэгээд бидний одоо энэ одоо хүслийг одоо хүмүүс маш их ойлгоосэй. Бас бидний одоо нэг одоо элэг нэгт хүмүүсийг одоо хүнийг буцаад одоо нутагт нь ирж сургуульдаа сурж үе тэнгийн хүүхдүүдтэйгээ хамт хичээлдээ явахыг одоо бид туйлаас их хүсэж байгаа. Тийм учраас одоо бидний хүсэлтийг одоо та бүхэн хүлээн авч нэг нөхрийг маань ингэж сургуульд нь суралцах боломжийг олгоно гэдэгт итгэлтэй байна. Тэгээд манай одоо клуб Дэлхийн Монгол оюутан клуб болохоор үйл ажиллагаа нь болохоор мөн одоо ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ гэхээр оюутнуудын одоо идэвх харилцааг нэмэгдүүлэх, чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх зэрэгт одоо анхаарал тавьдаг. Мөн одоо хазаар өвөр Монгол зэрэг оюутнуудын одоо идэвх харилцааг нэмэгдүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг тийм клуб байгаа. Тийм учраас одоо манай Далаабаатар биднэртээ одоо буцаад эргэн ирж энэ одоо үйл ажиллагаагаа идэвхтэй бас зохион байгуулцаасай гэж бид маш их хүсэж байгаа гэдгээ хэлмээр байна. Баярлалаа. За миний хувьд бол энэ залуучуудыг зүгээр хэвлэл мэдээлэлээс л энэ тухай сонсоод одоо сэтгэл эмзэж хүлээж авсан да. Өнөөдөр манай нөгөө ардчлал шударга ёс хүний эрх гэдэг юм маань одоо бүр улан дэвшгээгдсэнийг тэр нь одоо бидний муу хилээд байдаг бүгд хятад улсын тэр одоо хатуу чанга одоо хяналт гэдгээс дор орцсон ийм хэмжээнд хүрчээ гэдгийг харуулж байгаа явдал нь бол энэ өөрөө Монголын нэр төрийг Монгол улсын нэр төрийг унгааж байгаа. Монголын засаг төрийн нүүр царайг дэлхийн олон нийтэд харуулж байгаа. Ийм одоо их эвгүй үзэгдэл юм л да. Тийм учраас энэнийг одоо төцгийн эрх баригчид хууль хяналтын байгууллагын энэ алдаагаа засаж одоо энэнийг залруулсан ард түмэнд дэлхийн олон нийтэд одоо эргүүлж мэдэгдэх ёстой гэсэн ийм л шаардлагыг тавихын тулд би энд ирсэн юм аа. За одоо ингээ ер нь хурлан маань бол төгсөх шатанд орлоо. За тэгээд өнөөдөр бол энэ Далаабаатар болон өвөр монголчуудын эрхийг дэмжигч олон төрлийн бус байгууллагаас одоо цөөн төлөөлөл нэрсэн байгаа. Хэдэн 10 төрлийн бус байгууллага нэмэгдэж байгаа. Өвөр монголчуудыг одоо дэмжих явдал бол далайн давалгаа шиг хүчтэй болж байгаа шүү. Тэгэхээр төрийн байгууллагууд бол одоо анхаараарай. За тэгээд энэ хэвлэлийн хурлаа бол Далаабаатарын одоо бид бүхэн зориулж одоо аврал тусламж одоо 90 дуулсан дуугаар төгсгөө явуулж бодож байна. За тэгээд одоо бид бүхэн хамгийн гол нь хэвлэлийн хурлыг зогсчихгүй. Ямар нэг одоо бичиг өргөд одоо хариуг нь хүлээгээ суучихгүй. Шат ахиулсан бүх төрлийн боломжтой тэмцлийг хийн шүү гэдгээ дахин хэлмээр байна.
ээж минь олондон тустай яваа гэж ахяд заяахгүй